За энэ хөвчлөгийг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн влог маань маш сонирхолтой. Миний хайртай амьдралын найз маань миний влогт өргөдөн ирж оролцож байгаа. Бид хоёрын хувьд ерөөсөө юу ч бэлдээгүй, асуулт ч бэлдээгүй, ямар сэдвтэй гэж би үндэ мэдгүй. Зүгээр хийхүү хийгээл хүргэсэн тийм. Тэгтээ сэдв гарчиг өгсөн байгаа. За тэгээд үргэлжлүүлээ бүгдээрээ. За маш онцгой яг өдөр бид хоёр уулзж байна. Юу онцгой вэ гэхлээр миний найзын хувьд маш гоё ийм 10 хоногийн бясалгал яваад ирсэн байгаа. Энэ бол нөгөө хин хүний болвол хийж чадах зүйл гэж миний хувьдлаа бодохгүй байгаа. Би баг урдан жилээс хойш явна гэсэн мөртлөө би ерөөсөө үйл гаргаа явж чадаагүй байгаа миний хувьд. Гэтэл миний найз ингээд 2 дахь жилдээ яваад ирсэн байгаа. Тэгээд яг гоё найзынхаа сэтгэлийг сонсъё гэж бодож байна. Тэ энэ гоё залуухан охин тэгээ бас өөрийгөө олох гээд өөрийгөө мэдрэх гээд юун дуртай дургуугаа мэдэх гээд тэр гоё 10 хоногийн бясалгал гэдэг бол маш гоё зүйл учраас тэгээ гоё. Ер нь яагаад тэ явахаар болсон гэдэг талаасаа бас гоё хуваалцаад. Тэгээ би нэг өсөөлжлөө танилцуулчих. Манай найзыг болохоор Алтан чимэг гэдэг ангуушхан гэж дууддаг. Маш гоё нэртэй. Тэгээд ерөөдөө бид хоёрын хувьд найзлаад нэг жил гарна л болж байгаа. 2 жил одоо болох гэж байна 7 сард тий. Би нэгээ таниад ерөөсөө удаагүй. Тэгсэн мөртлөө ингээд 10 20 30 жил найзлсан юм шиг ийм гоё ийм дотн миний бүр ингээд насан турш амьдралын найз гэж миний хувьд таардаг. Тэгээд энэ хүний уг хүн нь тий яг ийм гоё зөв. Тэгээд өөрийгөө олчих юмсан, гоё сайхан амьдрах юмсан, тий нэг ийм гоё өөрийгөө хайрлах юмсан, бусдыг хайрлах юмсан, бусдад нэг эвгүй үйл үзүүлчихгүй юмсан ингээл нэг ийм надад тэр ингээ хандлага нь найзын маань хандлага маш их таалагддаг. Хүүхэн талаас бол маш гоё зөв юмхтэй, маш гоё ийм гэрэл цацруулсан, хайр цацруулсан гэж найзыгаа би тодорхойлно. Тэгээд маш ховор хүн шүү. Миний найз. Тэг гол нь амьдралын найз гэж чамаагаа бодож байгаа. Тэгээд энэ хугацаанд ерөөсөө хувираагүй яг нэг зангаараа байсан, маш гоё үнэн байсан, үнэн байгаа. Ийм учраас өдөө бол найзлж байгаа шүү. Тэгээд эхлэлчи миний нандин найз шүү. Тэгээд гоё влогт маань оролцож байгаад баяртай байна. Тэгээд энэ магадгүй бид хоёрын 20 эдэн наснда хийж байгаа влогийг 40 50 60 гараа тойлоо үзэх баг. Яг одоогийн залуугаараа ирээдүйд ч гэсэн яг үзээд ямар гоё залуус ингээ эргээд дурсахад маш гоё тийм. Тэгээ манай ангуушт бол маш олон гоё чанарууд байгаа, маш олон гоё зүйлийг хийж үзэж, туршаад суралцаж явж байгаа юм мундаг эмэгтэй наа. Баярлалаа. Ямар гоё юм. За миний хувьд болохоор тийм бас л удаагүй тэгсэн мөрчлөө маш гоё мэдрэмжийг ингэж байнга авдаг. Ер нь бол байнга найзаасаа суралцдаг. Тэгээ байнга ингээд энийг хийчих юмсан, тэгчих юмсан, үргэлж ингээд хүмүүстэй харилцахдаа маш гоё гэгээлэг, үргэлж сайхан талыг харж хэлдэг. Яг тийм учраас яг хажууд байгаа найз нь хүртэл тэр сайн талыг хараад суралцаад өөрөө ч гэсэн гоё үлгээд жишээ болхий гэж бас хичээдэг. Маш гоё. Яг ингээд танилцсны дараа бол би маш ихээр өөрчлөгдсөн хувь хүн тий гаднах үзэмжгээл өрөмгөөл чанараараа ингээд найзаасаа суралцаад чад ямар хөөрхөн хүн бэ гэж тий ямар хөөрхөн яг л ингээд баард шиг тий амар хөөрхөн тэгээ санагдчихсан. Тэгээл ингээд танилцах тусам маш хичээл зүтгэлтэй яг хий гэж бодсон зүйлээ яг хийж чаддаг. Тийм. Яг туршаал явдаг. Бүх зүйлийг одоо юу юм дээр ингээд өөрийгөө бас бий болгож байгаа. Тийм үлгэр жишээ маш гоё. Тийм урам зэрэг хайрладаг. Бүр ингээд харахаар ямар гоё юм бэ тийшүү дээ гэж ингээд нөгөө сэтгэл санаа дээр ингээд хүн болгоны хувьд тогтворгүй янз бүр байдаг гэсэн сторогийн үзэлгөө тийш дээ. Хүн болгоо адилгүй гэхдээ тийм хичээл хэрэгтэй хийх хэрэгтэй гэдэг зүйлийг яг найзсаа мэдэрдэг. Тэгээ та нар угаасаа хэлүүлдэггүй ямар ажил хийдэг гэдэг ер нь бол маш итгэвтэй байдаг болохоор мэдж байгаа гэж бодож байна. Баярлалаа. За ямар ч гоё ингээ би нэгээ юу гэж боддгоо хэлээл гоё танилцаад би нэгээ танилцуулсан чинь. За найзсаа гоё хамгийн түрүүнд асуулт маань ер нь тэрхүү бясалгалт те вапишнай бясалгал лөө. Тийм вапишнай бясалгал 10 хоногийн бясалгалт ер нь яг яагаад явахаар болсон бэ талаараа хуваалцаач. Ер нь явснараа ямар үр дүнтэй байдгийг, яаж өөрчлөгдсөний тэр талаараа гоё хуваалцах юм байна тийм. Энэ удаа болохоор би яг 2 дахь удаага явсан. Тэгээд
Тэгээд имэйлээрээ бүртгүүлдэг. Тэгээд бүртгүүлээд чи яг энэ өдөр явж чадах уу, энэ дүрмжил барьж чадах уу гэд тэгээ очиад яг бүртгүүлээд 10 хоног тийм ингээд байрлаад яг цай хоол, тэгээ амралт тэр бүх зүйлийг зохицуулаад яг вакуум нөхцөлд ер нь бол нэг 16 цаг бясалгал хийдэг гэсэн. 24 цагийн 16 цаг үлдэн цагт нуух гэсэн үг тийм. Тэр нь тэгээд 24 цагтаа бас ингээд амралтын төвөөрлөл хүчиж байгаа л та. Бид нар нөгөө өдөр орой хоол гэдэг шүү дээ. Тэр шиг яг ингээ хуваарлаа хүчдэг. Тэгээ өглөө өөр нь бол 4 цагт босоод нэг 6:30 хүртэл бясалгал хийгээд 6:30-аас 7 өглөөний цайндаа орчоод тэгээд 8 хүртэл унтаж амраад эргээд 9-өөсөө 11 цаг хүртэл. Өглөөний цайндаа 8:30-д дуусчаад хэд гэж дуусна? 6:30-аас 6:30-аас 7 хүртэл уучаад 8 хүртэл ахаа унтах юм уу? Тэнд зөвхөн нөгөө ямар ч тийм сошиал хэрэглээ юу ямар ч тийм амьд харилцаа байдгүй хүмүүс хоорондоо ярьж болохгүй чиний гаргачих болохгүй зөвхөн ингээд газар руу харж явах хэрэгтэй. Тэр үний шокнд би л аачаад би өөрийгөө төсөөлөхөр эхний 1-2 өнөө бараг ойлгох гэж бодсон. Харин янз бүр байдаг хаа. Тэгээд ер нь бол энэ бясалгалыг хүмүүс маш сайн судалж байгаа ер нь бол явах шийдвэрээ гаргадаг. Тэгээд зарим хүмүүс бясалгалын талаар ойлгохгүй байгаа байж магадгүй. Гэхдээ нөгөө бясалгал гэдэг нь бол яг өдөр тутмын хүмүүс яг өөрөө ямар зүйл хийгээд тэрэндээ ингээд нэг гоё сэтгэл санаа нэг төвлөрөө гоё болдог шүү дээ. Тэр зүйлийг ер нь бол бясалгал гэдэг юм бэлээ. Гэхдээ яг энэ випашна гэдэг болохоор ви гэдэг нь болохоор бэлгүүнтэй гэсэн үг юм лээ. Тэгээд вишна гэдэг нь болохоор мэдрэх гэсэн үг. Тэгэхээр бие бэлгүүнтэйгээр бэлгүүнтэйгээр мэдрэх. Ер нь бол ухамсартайгаар гэж өөрийгөө ажиглана гэсэн үг юм лээ. Тэгээд тэрэн дээр болохоор 2 одоо бясалгал заадаг. Эхний 3 хоног нь болохоор анапана гэдэг. Амнаас хамраараа орж байгаа болон гарч байгаа амьсгалаа ажиглана. Төвлөрнө. Дараагийн одоо 9 дэх өдөр хүртэл болохоор яг үндсэн випашна гэдэг бясалгалаа хийдэг байхгүй юу? Тэгээд тэр нь болохоор яг ингээд хамраараа ороод бүр ингээд бүх бие ингээд мэдэрдэг. Тэгэхээр яа гэсэн үг хамраа ингээд амьсгал орлоо. Тийм одоо ингээд амьсгал ороод нэг ингээд толгоон дээр ирээд тэгээд толгооноосаа хөмсөг нүүд хамар уруулчих ханцар гэл ингээд доошоо бүтэл ингээд хэвчэн мэдрээд байхгүй юу. Гэхдээ яг энэ хугацаанд угаасаа ингээд хүний бие одоо янз бүрийн бодлоод орж ирж штеп. Ирээдүйн өнгөрсөн үг ингээд янз бүрийн өөрийнх нь бодоогүй бодъё гэсэн ч бодогдоод идэг тэр бодлоод орж ирээд идэг. Их бах тийм. Тийм тэрийгээ уг нь бол анзаарах скул гэдэг юм бэлээ. Тэгэхээр эхний удаан юм чинь тэгэл угаасаа өөр аргагүй анзаарах хэлгүй тийм. Тэгээ энэ удаа болохоор би хуучин бясалгал гээд явсан болохоор оройны хоолой хийдэггүй. Яагаад? Нөгөө 12 цагаас хойш ямар ч хоол идэж болтгоо. 2 дахь удаа явж байгаа болохоор өдөр 12 цагаас хойш юм уу? Тийм. Тэгэхээр чи өвсөж өгөх юм биш. Тэгээд чи амар дурдсан юм шиг. Бүр энэ дөр болсон заяа бүр ингээд ясарс болсон ингээд ирсэн. Гэтэ амар гоё харагдчихлаа ингээд турсан. Тийм болохоор тэгээд турсан юм шүү дээ. Тэгэхээр ингэ гэсэн үг үү? Одоо би бясалгал за эхний удаага явлаа. Тэнгүүд 2 дахь удаагаас бүртгэл нь хэлэхээр чи 2 дахь явж байгаа юм байна гэд цаанаас автоматар за ингэ орой хийдэггүй шүү гэх юм зөв. Тийм анкет бүглэн хууч одоо бясалгалд явж исэн хүмүүсийн анкет нь тустай зүйл байдаг. Гэтэ би үгүй хоолоо идмээр байна гэд халаачлахгүй юу? Яг хөө шалтгаантай би ингээд миний бие юм уу ч юм уу ямар заавал идэх хэрэгтэй гэх юм бол харихгүйгээр идэж болно. Тийм ээ. Гэтэ наа чин бүр ингээд давхар мацаг барьчихж байгаа юм биш үү? Ер нь бол 16 цагийн мацаг барьж байгаа гэсэн. Тийм 8 цагийн мэдээд 16 цагийн. Би өстө явмаар юм байна энэ бондгорхот. Гэтэ тэнцэнээс маш тийм төвчээртэй тэгээд яг бусад хүмүүстэй саад болохгүй байх тэр зүйлийг аягүй сайн суралцдаг байдаг. Яг энэ удаа явахад түрүү жил явж байхад амар цөөхөн байсан. Нэг үсрээ 50 хүн л явсан. Энэ удаа болохоор 100 хүн явсан. Вау, нөгөө найрамдал руу явсан уу энэ удаа? Төвийн найрамдал нэг дулаараа 5-6 цагаас үйл ажиллагаа явуулдаг. Хоёр салбартай юм билээ тий. Тийм. Би тэгээд амар хацтай яг үндсэн ширэн дэв гэдэг яг үүсгэн байгуулсан тэр хүн дээр нь яг 2 дахь удаа явсан. Тэгээд энэ багш бол бас ингээд бас тийм байнга заагаад байдгүй юм билээ. Тэгээд байна хацтай ямар хацтай ингээл зарим хүмүүс ч ингээ 2 дахь 3 дахь ингээд маш олон удаа явж байгаа мөртлөө энэ багштай таалагдаагүй гэдэг ч
тиймэрхүү юмнууд бас байдаг. Тийм ээ тий. Тэгээ хамгийн гол нь үндсэн одоо би яах гэж болсон бэ гэхээр хүн болгоны одоо агаарт гараад ч юм уу эсвэл хүмүүстэй ярилцаад ч юм уу янз бүрийн подкаст хийгээд ч юм уу ингээд сэтгэлээ онгойлгоод ингээд өөрийгөө ингээд ойлгоо мэдрээ явчихдаг шүү дээ. Миний хувьд болохоор зөвхөн өөртөө ярилцаад яг юу нь болохгүй ингээд яг өөрөөсөө яг тэр гаргалгаануудаа гаргаад болохыг илүү бодсон болохоор яг хэний ч нөгөө гадны нөлөөтэйгээр биш яг өөрийнхөө үндсэн шийдвэрээр яг би ийм зүйл хүсэж байгаа юм байна шүү дээ. Ингэх гээд байгаа юм байна шүү дээ тий. Ингээд цаг хугацаа магадгүй ингээд зарим зүйлээр алдчихиж болно дээ. Гэхдээ хэрвээ би энэ цаг хугацааг алдахгүй бол ирээдүйд маш их цаг хугацааг магадгүй алдаж магадгүй тий. Тийм болохоор ингээд явах хэрэгтэй нэ гэсэн шийдвэр гаргажсэн. Nice. Ер нь явсандаа идэж харамсалтай үстэй. Улаан яг хүмүүс ингэдэг штеп ингээл өдөр болгон ингээд туснараа биенийхээ хэрэг ялгаад байдаг гэсэн яг ингээд сэтгэлийн хэрэг гэдэг зүйл өөр байдаг гинэ. Яг тэрийг ингээд бид нэр угаах хэрэгтэй. Ингээд ядаж жилдээ нэг удаа ингээд 10 хоног нэг яг зарим хүмүүс гадаадд явбал амар сайхан болоод ирж байгаа боловч яг нийгэмтэй маш олон хүмүүстэй ингээд харьцаж тахад яг өөртөөгөө ярилцах цаг хугацаа өөртөөгөө яриад байна гэсэн боловч нөгөө burnout янз бүрийн юм чи яг тэр зүйлээс болоод үүсэж байгаа юм надад санагдсан байхгүй юу. Тэгэхээр энэ бол айгүй үр дүнтэй гоё зүйл юм шиг. Тэгээ ер нь тэр бясалгалт насны ангиллал энэ төр ер нь бол хамаагүй үстэй тий. 19 хүрсэн л бол бүх насны хэдэн ч насны хүмүүс явж байна. Тэгээ ер нь нэлээ юу яд юм л ш. Амар нөгөө хүмүүс нь бүртгэлийн амар хүртэн өрчдөг юм лээ. Би нэг бүртгүүл гээл орсон чинь бүртгэл наагцсан гээл сүүлд явах гэж ийснаа л ингээл ажилтаа болоод өгс явжтаагүй. Тэгээд энэ бясалгал надад их сонирхолтой санагдаад байгаа. Би ерөөхдөө тодорхой хэмжээнд жоохон судалсан. Тэгээд хүмүүсийн бичлэгүүдийг ер нь бол үзсэн. Тэнгүүт яг нөгөө доторх хүнтэйгээ тэр 11 хугацаанд хамт байхад юм билээ. Бас нэг талаараа тийм. Тэгээд амар сонирхолтой санагдсан. Тэгээд тэрийг давж гарсан хүмүүсээ ингээд бодохоор би амар бахархаад идэв. Ягаад ч юм. Тэр бол нэг хэр баргийн хүний хийх зүйл биш аа. Гэхдээ хүн амьдралдаа нэг удаа хийж үзэх ёстой зүйлийн нэг юм шиг санагдчихж байгаа тийм. Ер нь бол тийм хийгээ үзэхэд бол зүгээр. Гэхдээ хамгийн гол нь сэтгэл зүгээ бэлтгэн амар юм шиг санагдсан. Яг өмнө жил аль би явлаа гэж явчихж байгаа шүү дээ. Гэхдээ очиад ингээд өөртөө хоног дээр уйлж үлдээд би юу хийж вэ гэж уйлаад явмаар санагдав. Тэгээд арай чам гэж юу 10 хоног дуусах байгаа шүү дээ. Тэгээ энэ удаа болохоор тэгэл за 4 хоног хэцээсэж чи одоо яах юм бол та гэсэн чинь зүгээр нэг л мэд 10 хоног өнгөрөөл ингээд өө ямар гоё юм бэ ингээд гоёлчлаа гэж. Илүү одоо юу гэдгийг ингээд доторх байсан зүйлний амар тийм амар хэцүү зүйлүүд бол байгаагүй. Илүү амар энэ зүйлийг ингээд шийдчих хэрэгтэйсэн юм шүү дээ. Тэгэл тийм ээ. За тэгвэл энэ хөвсөлгөлт очиод хамгийн таалагдаагүй зүйл болон хамгийн гоё таалагдсан зүйлээ нэрлэж гэвэл хоёр зүйл юу вэ? Хамгийн таалагдаагүй зүйл маш олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд ингээд яг орой унтах гад ч юм уу өдрийн цагаар бас ингээд унтах гад юм. Тэгэхээр хүмүүс ингээд янз бүрийн чатаад чатгнуудаа эсвэл хөвшөө хүмүүс ингээд хоорондоо ярихад ч юм уу ингээд зарим ингээд босож яваал тий 0 ороод амар ус мосны чимээ дуургаад тий жоохон зарим хүмүүс нь яг биел болж ивэл гэсэн нэг тэтэйгаа нэг хөндлөхгүй байгаа юм шиг тэр зүйл нь амар хэцүү санагдсан. Хамгийн гол зүйл нь яг 10 дахь хоног дээр бид нэр ярьдаг байхгүй юу? За. Хоорондоо сууж байгаа ярих уу? Хоорондоо ямар ийсэн тий ингээд тэр нөгөө сэтгэлээс л маш гоёсэн. Тэгээд бас юм баримтат кино үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь хүний амьдрал янз бүрийн асуудлууд байдаг юм байна. Бид нар тэгтээ ямар азтай юм бэ гэдэг зүйлийг тэр баримт киноноос олж хараад баярлалаа гэлтэй амьдрал зөндөө талхсан. Тэгээд бас амьд явах болон амьдрах гэдэг бол маш өөр зүйлүүд юм байлээ. Тэгээд амьд бүх хүмүүс явж чадна. Гэхдээ амьдрна гэдэг нь өөрөө яг тийм тий ганц амьдсны хутга учиртай үнцэнтэй тодор харж эхлээд ийм зүйлийг хэлэх гээд байсан юм байна шүү дээ гээд улам гүнзгий одоо яг чин сэтгэлээс халтуурдахгүйгээр бясалгалаа яг хийсэн гүйцэтгэлтэйгээр тийм байна. Тэгээ ингээд бодонгуудаас наа чинь нэг удаа яваад болохгүй
төстэй биш байгаа тахгүй. Нэг удаа яваад сурах юм аа эсвэл нэг удаа яваад өөрийгөө мэдрэх тодорхой юм мэдрэх. Ер нь чи тэрийг судалсан уу? Асуусан аль эсвэл хэдэн удаа явах хэрэгтэй аль эсвэл хязгааргүй яваад ах хэрэгтэй юм уу? За ингээд чи 2 дахь удаа явсан чинь 12-оос хойш хоол идэхгүй гэлээ. Тэгмэд 3 дахь удаа магадгүй явал яах юм бол? Ер нь хүмүүсээс сонсгоод энэ бид нар дөнгөж нөгөө цэцэрлэгийн төвшин ингээд яг бэлтгэл ингээд явж байгаа юм лээ. Тэгээд ингээд дээшгээ бүр ингээд дахиад зөндөө олон шатнууд байдаг гэсэн. Тэгээд хүн угаасаа ингээд ер нь бол жилдээ нэг удаа явхад бид нар ингээд засал нам гэж хэлдэг шүү дээ. Жилдээ одоо энэ жил сайн ингээд засал нам хэлгэрээ гэдэг шиг явчих юм бол нүүн тэр засал нам хэлэх. Жилдээ нэг багтаа тий зүг гайхалтай. Тэгээд дараа нь гэртээ ирснийхаа дараа өглөө 1 цаг, оройн 1 цаг бясалгал хийгээрэй гэдэг. Гэртээ ирснийхаа өглөө оройн 1 цаг. Тийм цаанаасаа нөгөө зааварчилгаатай явж байгаа болохоор зааварчилгаагаа сонсоод хийчихэд бол зүгээр. Гэхдээ миний хувьд бол 1 цагийн бясалгал бас чадахгүй учраас 15 минутын тийм шүү дээ багаар тий. Nice. Тэгж байгаа л гоё суралцаад ер нь тэгээ хүн амьдралдаа ингээд би бас олон юм уншиж судлаад ингэнгүүт ер нь бясалгал хийдэг хүмүүс бүр ингээд амьдралын төвшин хүртэл шал өөр өгдөг маш гоё харилцаа хандлагатай амжилттай явдаг юм шиг санагддаг. Тэгэхээр бясалгал гэдэг зүйлийг амар сайн сурч мэдээ судлах ёстой зүйл хаа. Тэгээ миний хувьд ч гэсэн яг энэ гоё блогороо дамжуулаад ер нь тэр бясалгалыг 11 яваад ирнэ гэж бас та бүхэнд олон найзтай амлчихъя. Энэ өөр амар том амлалч юу. Дараа ингээд хамаа ирээд зүрхлээ би ингээ ярина би баг ойлаас ухаагаа гэснээр амар гайхалтай байсан гэ би баг ингээ амьдрал дулан мөлөө талархаад амар гоё байх бах. Тэрнээс нь ямар ч сан явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бодсон байгаа. Дотор нэг юм бодчихоор угаасаа би хэлбэр болтгоо төрлөө юм болохоор. За ийм гоё байлаа тэгээд ямар ч найзар амар бахарх чинь ийм гоё бяцлагалд яваад ирсэн баган ч гэсэндээ гоё ингээ хуваалцсанд баярлалаа.